Хэмэл оюуны тухай бодоод үзэхээр солиотой тодорхойгүй зүйлс олон байгаа мэт санагддаг. Мөнгөний хэмжээ, үйл ажиллагааны идэх гэдэл маш олон чухал мэдээлэл энэ салбарт өдөр бүр гарч ирж байна шүү дээ. Тийм шүү. Мэдээж яг одоо энэ салбарт маш их зүйлс өрнөж байна. Том гэрээ хэлцлүүдийн талаарх мэдээнүүд цацагдж байгаа нь эргээд бид бүгдийн бодит амьдралд ихээхэн нөлөөлөхөөр байна. Таны дурдсан Nvidia OpenAI компаниудын хэлцлийг авч үзвэл Nvidia OpenAI-д 10 гигаватт хүртэлх чип нийлүүлж 100 тэрбум $1 хүртэлх хөрөнгө оруулалт бас хийх гэж байна. Ингэснээр OpenAI-д итгэх итгэлийг нэмэгдүүлж цаашдын замыг нь засч өгч байна. Ийм төрлийн гэрээ хэлцлүүдийг бид 7 хоног бүр л харж байна шүү дээ. Та Microsoft, Anthropic 2 компани тухай бас дурдлаа. Тэгэхээр хэмэл оюуны салбар асар өрсөлдөөнтэй бас хурдтай хөгжиж байгаа гэж хэлж болно. Microsoft компани Anthropic-тэй хамтран ажиллаж байгаа хэрнээ OpenAI-д асар их хөрөнгө оруулалт хийсэн. Үүнийг сонсоход жаахан ачиргалтай санагдсан. Ийм төрлийн хамтын ажиллагаа түншлэлийг та хэрхэн харж байна вэ? Тийм ээ, ийм гэрээ хэлцлүүдийг бүгд л анхааралтай ажиллаж байна. Ашиглалтын талаас нь харуул нэг компани хичнээн хэмэл оюуны нийлүүлэгч компанитай хамтран ажиллах нь хүмүүст маш сонирн байгаа. Хичнээн өөр төрлийн хэмэл оюуны модель ашиглах бай. Эсвэл нэг л модель ашиглахад хангалттай юу гэх мэт. Microsoft гэхэд өөрсдийн гэсэн хэмэл оюуны технологитой шүү дээ. Тэгсээрнээ OpenAI түншлээд одоо бүр Anthropic компанитай хамтарч байна. Нэвтрүүлэгт маань орж байсан зарим зочин эдгээр компаниуд уурсаж буй асар хэмжээний хөрөнгө мөнгөний талаар дурддаг. Гэхдээ зарим нь нөхцөл байдал илүү докторчлол хүлээх нь зүйтэй гэж хэлдэг. Учир нь их хэлний модельүүд яг л бараа таваар шиг нэгнээсээ ялгагдахгүй болчихвол яах вэ гэсэн болгоомжлол бий. Тэгвэл их хэлний модельүүдийг нөгөөгөөс нь илүү онцлог болгодог зүйл нь юу вэ? Claude, ChatGPT-гээс юугаараа өөр вэ? Та өөрөө өмнө нь OpenAI-д байсан хүний хувьд юу гэж харж байна вэ? Сайхан асуулт байна. Би одоогийн байдлаар онцлог ялгаатай талуудыг нь харьцуулахаар мөн цаг үеэсээ хоцрохгүй тулд бүгдийг нь ашиглаад явж байгаа. Бас би хэд хэдэн компанитай ирээдүйн төлөв нь хаашаа чиглэх талаар ярилцаж байгаа. Миний бодлоор эдгээр хэмэл оюуны модельүүд нь хэрэглэгчдээс хамаарат өөр онцлогтой байдаг. Бүгд хэрэглэгчдэд өөрсдийн гэсэн арга барилаар хариу өгч байна. Нөхөрсөг харилцааны хүртэл арай ялгаатай байдлаар илэрч байгаа. Хэрэг болж байгаа байдлаараа ч жаахан зөрүү ажиглагдана. Нэг талаараа хэрэглэгчдийн хувийн сонголт юм да. Ямар компаниуд хамтарч ажиллаж байгаагаас хамаарат цаашдаас онцлог ялгаатай талууд нь бидэнд илүү тодорч харагдаад ирэх болов уу? Ялангуяа шинжлэх ухаан, хим, биологи зэрэг нарийн мэдээллүүдийг боловсруулахад хэмэл оюуны модельүүдийн хөгжлийн түвшин нэгнээсээ ялгарх байх. Харин Nvidia OpenAI 2-ын хамтралыг харвал энэхүү салбарын гол суурь дэд бүтэц гэж ойлгож болохоор байна. Тооцооллын тал дээр ширүүн өрсөлдөө өрнөж байгаа нь үнэн. Судалгаа хөгжүүлэлтийн ажлыг хийхин тулд тооцоолох хүчин чадал шаардлагатай. Үүнд асар их эрчим хүч шаардагдана. Одоохондоо энэ талаараа ялгаа гарах хэсэг нь тодорхойгүй ч компаниуд тооцооллын чадвар хөгжүүлэлтээ ахиулах чиглэлд хүчин чармаалтаа үргэлжлүүлсээр байна. Та өөрийн зөвлөх үйлчилгээний фирмыг удирдах инновацийн чиглэлээр компаниудтай хамтран ажилладаг шүү дээ. Гэхдээ би тимийн дурдсан зүйлийн талаар асуумаар байна. Nvidia-гийн хэлцлийн тухай мэдээ гарсны дараа хувьцааны ханш нь хөөсөрч магадгүй гэх болгоомжлол үүссэн. Мэдээж Nvidia OpenAI компанитай хэмэл оюун хөгжүүлэлтийн хүрээнд хамтарч байгаа. Гэхдээ Nvidia-гийн хувьд чипээ тогтмол борлуулж явахын тулд зах зээл хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр таны харилцагч компаниуд энэ талд ямар байр суурийг илэрхийлж байна вэ? Зарим талаараа болгоомжилж байгаа юу? Энэхүү асар их төсөв мөнгө бүтээн байгуулалтын ажлын тал дээр санаа зовж байна уу? Сонирхолтой асуулт байна. Мэдээж олон улсын хэмжээнд санхүүгийн мэргэжилтнүүд бүгд л эдгээр асуултуудыг асууж байгаа. Дөнгөж саяхан л бид Nvidia-гийн нийлүүлэлт эрэлтээ хангаж чадахгүй байх гэж ярьж байсан бол өнөөдөр тэд хэрэглэгч хайгаад явж байгааг сонсох сонирхолтой байна шүү дээ. Чипийг найдвартай худалдан авах томоохон худалдаа өгч хайж байна гэж хэлж болох юм тийм ээ? Энэ яриа хоёр тал зэрэг өрнөж байна гэж бодож байна. Миний бодлоор хэмэл оюуны чипийн тооцооллын хүчин чадал болон чипийн эрэлт дээд зэгтээ хүрэх хараахан болоогүй. Дээд зэгтээ тулах үед л энэ салбарын хөгжлийн хурд саарах юм уу? Эсвэл өөр ямар нэг зүйл болох байх. Гэхдээ одоо бол тэр зэгтээ хараахан хүрээгүй байна. Миний сонирхлыг их татаж байна л да. Та OpenAI-аас хэдхэн сарын өмнө гарсан шүү дээ. Харин одоо өөрийн гэсэн зөвлөх компанитай болсон байна. Тань руу хүмүүс байнга уцтаж, надад туслаач, би нэг ийм зүйл олох хэрэгтэй байна гэж асууж байна уу? Тэд яг юу хайж байна вэ? Тийм ээ, хүмүүст маш олон асуултад хариулт хайж байна. Макро эдийн засгийн асуудлуудаас ахуулаад хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад чиглэсэн зөвлөгөө хүртэл асууж байна. Мөн боловсрал, эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон үйлчлүүлэгчтэй хэрхэн анхаарах вэ? Энэ төрлийн технологийн хөгжүүлэлт болон хөрөнгө оруулалтын боломж хэр байна вэ гэдэл асуудаг.
Өнөөдөр би энэ Bloomberg Philanthropies-тэй хамтран Mayor's Challenge дээр ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байна. Энэ нь дэлхийд даяар хотын үйлчлэгийг шинжлэх инновацийг дэмжих төвлөрсөн уралдаан юм л да. Энэ салбарт олон хүмүүс инновацийн боломжууд хаана вэ гэж асууж байгаа бөгөөд бидэнд сонирхолтой олон саналууд ирсээр байна. Би нэг томоохон компани төлөөлөлтөд уулзсан юм л да. Гэхдээ хэн гэдгийг нь хэлэхгүй. Тиймээ бүгд сонссон байх. Гэхдээ яг одоо ярьж байгаа шиг намайг химэл оюуныг хэрхэн ашиглаж буй талаар асуусан. Би ч тэднээс асуусан. Бид бүгдээрээ туршаад суралцаад явж байгаа мэт санагдсан. Bloomberg-ээс сургалтууд хийж хэрхэн ажиллахыг ойлгоход тусалж байна. Хэн нэг нь шин зүйлийг ойлгоод хэрхэн хийхийг харуулж мэдээлэлээ солилцож байна шүү дээ. Бид хэрхэн ашиглах учраа хайсаар байгаа нь тун сонирхолтой санагдаж байна. Тэгэлгүй яах вэ? Frontier Labs-ийн 2 гүйцэтгэх захирал химэл оюуны салбарын шинжлэх ухааны хөгжил дэвшлийн хурд боддоор хэрэгжүүлж нэвтрүүлэхээс хамаагүй хурдан байгаа талаар ярьж байсан. Мэдээж хэцүү л дээ. Маш олон хүн ажилладаг томоохон байгууллагууд шүү дээ. Танай компанид сургууль, бизнест аль нь хамгийн зөв бэ гэдгийг олох хэрэгтэй. Үүнд мэдээж хугацаа шаардна. Миний хувьд ChatGPT-г үргэлж ашигладаг. Ажил дээрээ ч ашигладаг. Ажил дээр төлбөртэй хөлбрийг ашигладаг бол утсан дээр үнэгүй хөлбрийг нь татчихсан. Өдрийн хязгаар дуусах үед шууд л Claude ашигладаг. Үүнээс эрхэн сэргийлэх боломжтой бол өөрөөр хэлбэл над шиг хэрэглэгчдээс хэрхэн мөнгө гаргах вэ? Тэгэлгүй яах вэ? Ямар ч бүтээгдэхүүнд энэ төрлийн сорилт тулгарч байгаа гэж бодож байна. Нэг талаараа компаниуд өөрсдийнхөө л бүтээгдэхүүнийг хамгийн эрэлттэй бас хэрэгтэй. Мөн хамгийн чухал асуудлыг шийдэхэд ашигладаг байхыг хүсэн шүү дээ. Компаниуд чинь чиглэлд өрсөлдөж байгаа. Амжилттай үе байхад бүтлгүйдэх үеч тохино. Гэхдээ явцад нь хэрэглэгчид альва бүтээгдэхүүндээ дасал болж эхэлдэг хэтэл байна.